Хүүхэд насанд хөргөж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг байсан бол суугад биелэн гэж томчууд хариллаа. Цаг хугацааг буцаах боломжгүйч орхиж боломгүй хүслийн тоонд энэ мөрөөдөл багтаж байна. Тэд мөрөөдөл биелж байна гэж төсөөлөхдөө бага насныхаа дурсамжаар аяллаа. Хүүхдээ маягаар тэгэл аав ээж минь бидрийг дагуулаад 10 хүүхдийг ингээл хэлгээтэй гинч хөдлөөл ингээл явж исэн дүр юу ингээл санаанд байдаг. Тэгээд л аав ээжтэй хөтлүүлэх тэр насан дээр л хүн болгоно л очихыг хүсдэг байна. Тэгж дэрвж явсан үедээ л очиндаа. Мөрөөдлөө биелүүлэн дагалт тэрэг сууж. Би бол шүү дээ яг 4 насаа үзмээр санагдав. Мартай хүмүүс ирж манайг их уудаж манай авд хадаг ирж ирсэн гэсэн. Тий. Тэгээд таавал одоо таны мэндсэн үгшин одоо нэг намын 2-4 байна тэр гэж тийм ээ. Тэгэхээр манай авдыг бөөгө гаргаж оруулаач юу гэсэн. Тэгээ 2 жил өөр газар устдаад явчихгүй юу хүн хөл хэрсэн гэрээ. Тэгээд лам хам шишин барах ярьж байгаа юм шиг. Тэр ямар мартай хэдэн хүн ирсэн бэ? Төдөнгийн хилээс ирсэн гэдэг. Хин тэгний тийм бодогт. Хүсэлгүй яах вэ тэр чи одоо? Гэхдээ тэр чи одоо нэг 10-аад 10 хэдэн наснда одоо тийм юм цуугаад аялмаар л байна шүү дээ. Мэдээж сургуульд орох өмнөх үед дээр л очмоор байна. Цэцэрлэгт яваал дараа нь одоо дунд сургуульд илсээл те усгаа заалах гал тэр лөө одоо цүнхөө бариаллах гэж нэгдэг. Тэр үеийн сайхан мэдрэмжтэй одоо тэр насан туршид мартагдчихгүй байдаг л та. Яг 10 наснда л очмоор байна. Тэгээд имитэгээл уулзмаар байна да. Имитэгээ ер нь бол хамтдаа зугаалмаар байна, кино үзмээрээ. Тэгээд имитэгээ хамт урсамж бүтээмээр байна. Тий, одоо имээ минь байдаг болоход имээгээ айгуу сандаг. Би бол 12-13 насны дараа л очие гэж бодож байна. Юм болгохыг шинээр харж чаддаг ийм хамгийн сонирхолтой нас. Тэгээд их хөгжилтэй. Тэд чинь бол гол найзууд бол яг тэр наснаар бий болдог. Тэгээд тэр үеийн найзууд одоо амжилт байгаад бүгдтэй л одоо маш дотнд байдаг. Их сайхан гэгээлэх ийм л нас юм да. 10-13 наснд очих гэсэн болов. Тэр үед очил. Хацсан байна. Би нэг 9 нас авцаал очих байх. Яг гэвэл манай ээж намайг их онгороодог хүн байсан. Тэгээд манай аавын талд солгоо, ээжийн талд солгоо, хоёр талдаа солгоо. Тэгээд манай ээж цусланд хөндий гэрт арайдаа тавьчаад тэгээд хүсэлтийн хариу 11 цагт явахтаар намайг дагаад дуулаад даа гэдэг. Би тэнгууд гарч байгаа цангийн талд дуулдаг. Тэнгууд манай ээж намайг миний хуястай сайхан дуулж шүү. Тэгээд би онгорч дуусараа дуучин болсон байхгүй. Тийм учраас одоо яг энэ 9 насны дараа очихсан гэж боддог.